1929 оны 11-р сарын 26-нд Монгол улс үндсэн хуулиа баталсан бүгд найрамдах байгууллага тогтоосны 90 жилийн ойн түүхт өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг аль нэгэн нам улс төрийн хүчин өмчөрхөн түүхийг улс төрийн шоу болгож байгааг эсэргүүцэж байгаагаа түүхийн судлаач эрдэмтэн докторууд илэрхийлж байна. Түүхэнд болоод өнгөрсөн түүхэн үйл явдлуудыг аль нэгэн нам өмчлөх гэж оролддог одоо болох хэрэгтэй. Түүх бол хизээч аль нэгэн намын улс төрийн хүчний өмч байдгүй. Энийг одоо манай улс төрийн хүч ойлгох болсон. Хэрвээ энийг ойлгохгүй бол түүхээр буцаагаад улс төр хийдэг. Түүхээр ард түмнийг хооронд нь талцуулдаг ийм үйл явдал болно. Ийм учраас төрийн зүгээс улс төрийн нам хүчнүүдийн зүгээс түүхэн үйл явдлыг өмчлөх гэж оролддог. Түүхэн үйл явдлыг ирэмблээд нэгдүгээрт энэ хоёрдугаарт энэ гэж одоо ач холбогдол өгөх гэж оролддог болох хэрэгтэй. Түүх бол түүх. Энэ бол Монголын ард түмний түүх. Энийг хинч өмчлөх хэрэггүй. Энэ бол Монголын ард түмний өмч. Тэрнээс өөр хин нэгэн хэсэг үлэг хүмүүсийн өмч ерөөсөө биш. Энийг ойлгох хэрэгтэй. Мөн тэрээр 1911 оны 12-р сарын 29-нд монголчууд шин төрөө буцаан сэргээн босгож тусгаар тогтнолоо тунхагласан буюу Богд хааныг хаан ширээнд заалж 5 ямыг байгуулсан өдрөө. Манай улс төрийн намууд энэ хоёр түүхэн үйл явдлыг холцолон андууран улс тонгосны баяр гэж энэ өдөр элдв улс төрийн зорилго өгөхийг арга хэмжээ зохион байгуулдаг гэлээ. Энэ хоёр үйл явдлыг хооронд нь хутгаж хольж энийг хооронд нь сөргөлдөөж улс төрийн нам хүч өмчлөх гэж оролдох бол хэрэггүй, дими зүйлээ гэдэг хэлмээр байна. Тэгэхээр аль нь одоо Монголын түүхэн чухал үйл явдал байлгүй яах вэ? Гэхдээ мэдээж хэрэг тусгаар тогтнолын өдөр гэдэг бол ямар ач холбогдолтой бид гэж ойлгож байна шүү дээ. Тусгаар тогтнол байхгүй бол ямар үндсэн үйл батлах юм бид нар тийм ээ. Тусгаар тогтнол байхгүй бол ямар бүгд найрамдах байгууллага тогтоох юм. Тэгэхээр аль олон тусгаар тогтнолын өдөр тусгаар тогтнолыг цааш нь гүнзгийрүүлэх, ардчлалыг хөгжүүлэх, орчин үеийн нийгэм байгуулахын төлөө явсан энэ л үйл явцын нэг хэсэг шүү дээ. Тийм. Тийм учраас энийг ирэмблээд хоорондоо сөргөлдүүлээд байх ямар шаардлагагүй. Бос түүх бол түүхээрээ, босон үйл явдлаар л бид нар ойлгоод тэмдэглээл явж байгаа юм шүү дээ.